За эмэгтэйчүүд үзлэгт эрэхтэй за би нэг сүртэй үзлэг хийлэхгүй үзлэг хийлгээд эхо болон мазогийн шинжилгээ өгье гэдэг. Гэхдээ таны сонгож ирж байгаа эдгээр одоо үзлэг шинжилгээгээр маш их мэдээллийг авч болдог гэдгийг хэлмээр байна. За эмчийн үзлэгээр болохоор гадна бэлэг эрэхтэн өтрэнд янз бүрийн ургацэг үүсгэр байна уу, уулынхаа байна уу, гадна бэлэг эрэхтний өсжилт охиалс ямар байна гэдгийг үнэлэхээс гадна умаа зүүнний шарах улаалтны эрүүл юм уу, эмгэг юм уу гэдэг ихний дүгнэлтийг авдаг. А тэмдэрч үзээд болохоор умаан байрлал, хэлбэр хэмжээ, орчны наалдац, умаа өнд өвчнөд байгаа ямар нэгэн хавдар уйлынхаа үүсгэрийг бол тэмдэрч ихний мэдээллийг авдаг байгаа. За нэмэлтээр эхо онцлогоо хийхээр болохоор умаан хүзүү, умаан булчин давхраг өндөвч гурс олоод байгаа янз бүрийн хавдар уйлынхаа өрөвсөлт өөрчлөлтүүд амуу арцагт байгаа өрөвслийн шингэн гэдэг ч юм уу бүх мэдээллийг авах боломжтой байдаг. За мазогийн шинжилгээгээр болохоор өтрээнд байгаа ашигтай бол ашиггүй бактерийн харьцаа, мөөгөнцөр, мөн бэлгийн замын халдваруудаас цаг үеийн тэрхэмнаад амаа өтрээнд байгаа өрөвслийн эсийн түвшинг тодорхойлдог. Шаардлагатай бол танд нэмэлтээр хийх PCR шинжилгээ, HPV шинжилгээ, мөн умаа үзэн өтрээний бактериолог шинжилгээ хийх шаардлага байна уу? Умаа үзэний эдийн шинжилгээх шаардлага байна уу гэдэг бүх анхны мэдээлэл энэ үзлэгээс илэрдэг юм аа.